Бурхан минь таны хариунд хэрэг юм нандин гахалтай сайхан би яхан ёрийн мөнийг гарт амьдрахад бэлэн байж чадах билээ би танаар бүтээгдсэн босоо би яд сатаны иргэшэл дор амьдарч чадах юм бэ ёрийн мөнийг иргэшэл дор амьдарсны оронд таны гисгэлт донд амьдрахыг би илүүд үзнэ би цэвэрлэгдэж урт байгаа бүхнээ танд зориулж чадах юм бол өөрийн би сэтгэлээ таны шүлт гисгэлтэд өргөн барихад бэлэн байна учир нь би сатаныг жигшдэг түүний иргэшэл дор амьдрахыг хүсдэггүй намайг шүүснээрээ та зөвцөн чанараа харуултаа би хүнд бэлэн надад өчүүхэн төдийч гомдол байхгүй би бүтээгдсэн зүйлийн үргээ гүйцэд гэж чадаж л байвал бүхий л амьдралыг минь таны шүлт дагалдаж улмаар таны зөвцөн чанарыг мэдэж авч ёрийн мөнийг нөлөөнөөс ангиж ярахад бэлэн байна би таны гисгэл донд таны шүлт донд амьдарч байгаа хэдийч энэ нь хичнээн зовлонтой байлаач гэсэн сатаны иргэшэл дор амьдрахыг хүсэхгүй сатаны залмихэн донд амьдрахыг хүсэхгүй байна би таны харал донд амьдрахтаа баярлаж сатаны ёрол донд амьдрахтаа шаналдаг таны шүлтийн донд амьдрахтаа би таныг харалдаг энэ зүрх сэтгэлийг минь насарыг баяр хороор бэлгүүлдэг таны гисгэл шүлт бол зөвтойгоо даруун байдаг энэ намайг цэвэрлэхийн төлөө үнээс жилүү тэгэр намайг аврахын төлөө байдаг би сатаны иргэшэл дор ганцхан амьдрахын оронд бүх амьдралаа таны шүлтэн донд өнгөрөөд таны халамжийг хүртэхийг илүүд үзэн би танаа цэвэрлүүлэхийг хүсдэг зовох ёстой бололооч гэсэн сатан дашилууч хуурдахыг хүсэхгүй энэхүү бүтээгдсэн зүйл би танаар ашиглаж танаар эзэмдүүлэх ёстой би бас танаар шүтэж танаар гисгэгдэж бүр танаар хараалгах ёстой
сайн ерөөл хамгийн агуу нэг үс